Монгол Улсын хурлын дарга амар хурцлан Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа бүгд найрамдах Австри улсын ерөнхийлөгч Александр Ван дер Белленд бараалхлаа. Улсын хурлын дарга амар хурцлан Монгол Австрийн хоорондоо дипломат харилцаа тогтоосноос хойш 62 жилийн дараа бүгд найрамдах Австри улсын төрийн тэргүүний манай улсад хийж байгаа төрийн айлчлал нь хоёр орны харилцааны түүхэнд анх удаа хэрэгжиж байгааг онцолж, айлчлалын үр дүнд хамтын ажиллагааг шин түвшинд хүргэх чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ. Тэрбээр ардчлал хүний эрх хэрэгжүүлөө хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнд зүйлстэй манай хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа өргөжөж байгааг онцолж, Монгол улсын ардчлал эрх зүйд төрийн тогтолцоо парламентын засаглал чөлөөт эдийн засгийн замналыг Австри улс дэмжиж хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийллээ. Хоёр орны харилцааг өргөжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал бөгөөд үүнд парламент дахь бүлгүүд хоорондын олон талт харилцааг идэвхжүүлэх, цаашдын хамтын ажиллагаа хэлхээ холбоог эрчимжүүлэхэд чиглэсэн санал санаачлагыг бодит ажил хэрэг болгож, эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд улсын хурлын зүгээс бүхий л дэмжлэгийг үзүүлж ажиллахаа тодтоглоо. Түүнчлэн парламентын засаглалыг бэхжүүлж хүний эрхийг хангасан нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн олон нийтэд ойлгомжтой иж бүрэн хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх санал тавилаа.